Монгол түмний уламжлалт баяр үндэсний их баяр наадам хаян дэрлээ иргэд 93 наадам үзэж баяр амралтын өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлэхээр бэлтгэлээ. Гэвч олонний хамарсан баяр наадам аялал зугаалгын үеэр иргэд гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох болзошгүй аюул осолд өртөх тохиолдлууд гардаг. Иймдүүд энэ удаагийнхаа нэвтрүүлгийн хүрээнд гэмт хэрэгээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр бэлтгэлээ. Баяр наадам амралт зугаалгын үеэр эцэг их асран хамгаалагчдын хүүхдэд тавих анхаарал суларснаас хараа хяналтгүй хүүхдүүд осол гэмтэлд өртөх, гэмт хэргийн хохирогч болох төөрөх зэрэг тохиолдлууд цагдаагийн байгууллагт бүртгэгддэг юм а. Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлт хүрээлэн, хүй долоо худаг, Сүхбаатарын талбай зэрэг ийм олон нийт цугларсан газруудад иргэд маань бага насны хүүхдээ, тийм ээ насан туршийн хүүхдүүдээ ихэвчлэн дагуулж ирж гэр бүлээрээ үзэж баярладаг. За яг энэ нөхцөлд бол өмнө жилүүдэд болж ирсэн арга хэмжээний үеэр болж ирсэн тийм ээ хамгаалтын үйл ажиллагаанаас хараад байхад олон хүүхдүүд төөрсөн бага насны ялангуяа 2016 онд бол төв цэнгэлт хүрээлэнд нийт 132 хүүхэд төөрсөн. За Сүхбаатарын талбайн болсон орой үдшийн цэнгүүний арга хэмжээндээр 100 орчим хүүхэд эцэг эхээсээ төөрснийг цагдаагийн алба хаагчид дорн дуудлага мэдээллийг дамжуулж эцэг эхийн олж асар хамгаалагч эцэг эхчүүд нь бол хүлээлгэж ажилласан байж байгаа. Туулгалын сав газраар үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа онцгой ажлын байгууллагын хамтарсан завдэргүүлийн албаагчид эцэг эхийн анхаарал боломжгүй байдлаас 3 настай охин усанд урсаж байсныг 11 настай хүү живж байсныг аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгч ажилласан. 3 настай охины ээж голын иргэдээр найзуудтайгаа хамт хүзэр тоглож хүүхдээ хаана яваг анхаарахгүй байсан байдаг. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн хамт амарч зугаалж байгаа тохиолдолд хүүхдээсээ анхаарлаа нэг ч хором салахгүй байх нь зүйтэй юм а. Хүүхдүүд тавих анхаарал халамж эцэг эхчүүдийн анхаарал халамж төлөвлөсөн зүйл байна. Тухайлах юм бол 6 сарын 12-ны өдөр туулгалын иргэдээр амар зугаалж авсан эцэг эх хоёр 3 настай хүүхдээ анхаарал болгоомжгүй байдлаас олж усанд урсгасан байсныг манай зэвт тэргүүлүүд үүрэг гүйцэтгэж явахдаа аварж амнисны аварч эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна. Мөн 7 сарын 1-ний өдөр Viva City-гийн хойтлын туулгалын усанд 11 настай эмэгтэй хүүхэд усанд живж байсныг усны эргүүлийн бүрэлдэхүүн маань аварч эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна. Мөн өдрийн маргааш буюу 7 сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг хар усан тохион тэмцээ 15 настай эрэгтэй хүүхэд усанд живж байсныг мөн зэвт тэргүүлүүд аварч ахт нь хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ сэрүүцэх сэлэх зорилгоор голын усанд орох машинаараа гол гатлах гэж байгаад усанд осолдох, эрүүл мэнд амь насаараа хохирсон харамсалтай тохиолдол өмнөх онуудад гарч ирсэн. Усны ослоос өөрсдөө болон бусдыг урьдчилан сэргийлж хамгаалах хэрэгтэй. Ингийн тулд нэгдүгээр бага насны хүүхдүүдийг голын эрэг орчим тогтоолохгүй байх. Хараа хяналтгүйгээр бага насны хүүхдүүдийг явуулахгүй байх. Хоёрдугаарт нь бол өөрсдөө голын иргэдээр амралт зугаалгаа өнгөрөхдөө арх согтууруулаханд хэрэглэхгүй байх. Арх согтууруулаханд хэрэглэсэн үедээ усанд орж осолцсон бол нийт усанд орж осолцсон хүний 90% байдаг. Тийм болохоор арх согтууруулаханд хэрэглэсэн үедээ голын усанд бити ороорой гэж зөвлөмөр байна. Баяр амралтын өдрүүдэд орон нутгийн чиглэлд зорчих хүн тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг. Мөн үндэсний их баяр наадмын үеэр замын цагдаагийн албаагчид иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэн ажилладаг юм а. Удахгүй энэ Монгол улсын үндэсний их баяр наадам болон бүх нийтийн амралтын өдрүүд тохиох гэж байна. За эдгээр өдрүүдээр замын цагдаагийн албаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрдэнэ түүний аймнаас эрүүл мэндийн төрөнгийг энэ болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулдаг гэж ажиллах болно. За энэ үеэр нэгдүгээрт нь хүй долоо худагт иргэдэг айл болох ая тухтай төвжрэл садлгүй зорчуулах үүднээс 7000 тээвэр хэрэгслийн зогсоол бэлтгэсэн байгаа. За энэ үеэр албаагчид хөдөлгөөнийг зохицуулалт хийж бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах болно. За мөн энэ үеэр манай иргэд маань хөвчлэн мэдэж байгаа энэ хязгаарлалт насны морьдын уралдааны байраа гарах болон барайнд ирэх үеэр энэ хүйдлөөдөг чиглэлээ авах замын хөдөлгөөнийг бас нэг чиглийн хөдөлгөөнтэй болгож зохицуултыг урд урдын жилүүдэг шиг хийхээр төлөвлөсөн байгаа. Баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хөдөлгөөний зохицуулалт, зохицуулын зохион байгуулалтын талаар замын цагдаагийн албаны хилцэн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Насан Жаргалаас тодрууллаа.
За энэ жилийн үед төв цэнгэлт хүрээлэн одоо стадионд А зогсоол, ДК, Ж зогсоол, Г, У гэсэн зөвшөөрлүүд дээр зогсоол автомашины зогсоол тавигдаж байршуулагдсан байгаа. Г зогсоолыг болгоочнараа хурд хурлын зүүн талд нөгөө Сургуу Монгол компани хашаанд Г зогсоол уртал замынхаа уртал мөн яг тэр Сургуу Монголынхаа хашаанд ингээд Г зогсоолоо тавигдсан байгаа. А зогсоол, ДК зогсоолууд бол нөгөө наадам зогсоолын гараж дотор 2, 3, 4, 5 давхруудад зогсоолууд тавигдсан байгаа. За Ж зогсоол буюу 60 автомашин маань төв цэнгэлтийнхаа ертөнцийн зүгээрээ хойтолд нөгөө Гандийн гудамжийнхаа замд байгаа хойтол зогсоолууд тавигдсан байгаа. Нийт 114 цагт замын цагдаагийн яг энэ цагууд дээр 200 албаагч албаар гүйцэтгэж ажиллах байгаа. Баяр наадмын өдрүүдэд иргэдийн анхаарах сэрэмжлэх ёстой нэгэн зүйл нь халаасны хулгайн гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх байдаг. Иргэд төв цэнгэлдээ хүрээлэн хүй долоон худагт зорчиж байхдаа цүн халаацснаасаа хитвч бэлэн мөнгө, гар утас зэрэгээ алдах эрсдэл байдаг. Ялангуяа Монгол үндэсний баяр наадмыг сонирхон үзэхээр ирсэн гадны жуулчид энэ төрлийн гэмтэргийн хохирогч болох эрсдэл өндөртэй. Тиймээс нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмтэрхтэй тэмцгэлцээс баяр наадмын үеэр иргэдийг гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахаар бэлтгэж байна. За баяр наадмын өдрүүдээр цагдаагийн бол өндөржүүлсэн бэлэн ажиллана. Энэ үеэр иргэдийг одоо гинт талаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай хэлтсийн зүгээс одоо төв цэнгэлт хүрээлэн болон хүй долоо дахт одоо 24 цагаар эргүүлж халгалтыг хийж мөн энэ үеэр одоо иргэдийг баярлал цэнгэлж явах үеэр гудамж талбайд одоо халаасны хулгайн гэмтэрэг гарах магадлал өндөр байх тул эргүүл шалгалтыг гудамж талбайг яг эргүүл шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр бид холбогдох ажиллагаанууд хийж байгаа. Үндэснийх баяр наадмын өдрүүдэд цагдаагийн албаагчид иргэдээ гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах, нийгмийн хэв жамыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үндсэн чиг үүргээ биелүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулаад цагдаагийн байгууллагаас илүүл албаны бэлэн байдалд нийт бие бүрэлдэхүүнийг шилжүүлэн ажиллаж байгаа. Энэ үеэр бол үйлдэгдэн гарсан гэмт хэргийг төрөн шуурхаа илрүүлэх, иргэдэд эрхцүү болон цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг чирэгдэлгүй шуурхаа хүргэх чиглэлээр бол ажлыг зохион байгуулад ингээд зохион байгуулалтын бэлтгэл ажил хангахтаад явагдаж байна. Иргэдэд анхааруулж хэлэхэд бол баяр наадмын үеэр замын хөдөлгөөний ачаал эрс нэмэгддэг. Энэ үеэр бол хөдөлгөөний аюулгүй байдлыг чанц сахиж хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай мөн бие биендээ хүндэлттэй соёлтой хандахыг бол цагдаагийн байгууллагаас уриалж байна. Ариг сектурал гундааны зүйлийг зүү зөкстэй хэрэглэх, аль болох хэрэглэхгүй байх, мөнгө хэрэгэлсэн үедээ голын усанд орохгүй байх тал дээр иргэд маань анхаарах зайлшгүй шаардлага байна. Мөн олон хүн төвлөрсөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдж байгаа газар бага насны хүүхдийг авч явж байгаа бол бага насны хүүхдэд тавих хараа анилтыг сайжруулах, мөн өөрийн төрөнгөндөө хараа анилтаа сайжруулах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ингээд үндэсний их баяр наадмаа гэмт хэрэг зөрчилгүй сайхан наадаараа гэдгийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна.